Сайн байна уу? Би Ариан. Энэ удаа би та бүхэнд нүүлгэн шилжүүлэх газар болон хургадах баяр хоёрын ялгаах тайлбарлах гэж байна. Өмнө нь бид гамшигын талаар ярьж байсан. Харин та бүхэн нүүлгэн шилжүүлэх газар болон хоргодох байр хоёрын ялгааг мэдэх үү? Эхлээд нүүлгэн шилжүүлэх газрын талаар тайлбарлая. Нүүлгэн шилжүүлэх газар гэдэг нь их бороо эсвэл цунами зэрэг гамшигын үед цугтах газар юм. Гамшигын төрлөөс хамаарат нүүлгэн шилжүүлэх газар өөр байдаг. Дараа нь хоргодох байр гэдэг нь их бороо эсвэл цунами зэрэг гамшигын улмаас гэртээ хашиж чадахгүй болсон хүмүүс богино хугацаанд амжих боломжтой газар юм. Ихэнхдээ сургууль, зэрэг, олон нийтийн барилгуудыг ашиглахныг нүүлгэн шилжүүлэх газар болон хоргодох байр хоёрын ялгаа ойлгосон. Альдаас нь таны амийг гамшигаас хамгаалж чадах газар юм. Нөхцөл байдал тохируулах нь зөв ашиглаарай. Хорогдох байр гэдэг нь гамшигын улмаас гэр нэвтэрсэн хүмүүс зэрэг богино хугацаанд амдах боломжтой газар боловч өөрөөр хэлбэл та болон бусад хүмүүс нэг газарт шумд амьдрахыг хэлнэ. Ийм төрлийн хорогдох байранд харилцан туслагсах сэтгэл маш чухал юм. Харилцан тусалцах гэдэг нь бие биедээ туслах хэлдэг бөгөөд ийм сэтгэлтэй байж хорогдох байранд үүсгэл хийх нь чухал юм. Энэ харилцан тусалцах сэтгэлээрээ хорогдох байранд байгаа хэрэгцээтэй хүмүүст тусалцгаая. Үзсэнд баярлалаа. Дараагийн видеогч бас үзээрэй.